Намайг панд өдрөө өгтөө наран цэцэл гэдгээ Дорногой аймгийн Хатанбулаг сумын Тэмээчин бүсгүй байна. Би энэ нутагт одоо ингээд 3 үеэрээ тэмээ малж амьдарч байгаа. Манайхын хатны булгаараа жилийн 4 өдрөлд нутгалдаг байхгүй. Тэгээд хүүхэд ахуй насаа л энд өнгөрөөсөн. Тэгээ энэ манай хатны булагч их сайхан аршаа штэ. Одоо ан амтан, аратан жигүүтэн юу байдгийг бүхэл амтан байдаг. Тэмээч маш байгальд ээлтэй амтан л да. Тавхаа нүртэл хавтгай. Газар сэнжээжлэхгүй. Тэгээд бусад амтныг бодоод ингээд ургамал нь зүгээр бут бураагаар хоололцдог. Өлд ах чадвар сайтай тийм амт ш тийм ээ бол. Тэгээд хулан зээр гэдэг ч юм уу юу ч гэдэг тийм төрлийн амтны ургамлыг бол огт идэхгүй. Өөрийнхөө бут бураа юу байдгийг тийм юмээр хоололдог. Тийм ээ чи. Тийм байгальд ээлтэй амтан гэж би боддоо ш. Хатны булгаан бас хамгаалахын тулд бас дээд талын эхийн хашаалсан. Сүйд бас нэг жижиг хашаа хийсэн. Тэгээд одоо болохоор бас мониторинг хийж бас нэг камержуулж ойр орчныг бас хог могийн цэвэрлээд жил болгоно тэг цэвэрлдэг. Тэг хатны булгаан хайрлж хамгаалахын тулд хойч үедээ зааж сургаж бас багийн хамт олондоо бас танилцуулж хоггүй сайхан цэвэрхэн байлгахыг л хүсч явдаг да. Тэгээд бас би энэ миний ганц бахархаж явдаг юм бол хатны булгийн ингэрт хүн болж төрсөндөө бахарч явдаг шүү дээ.